Сайн мэцхан наг халтуй гэдэг ерөнхий энэ бүтээлийн маань идея санаа концепт бол ерөнхий парадокс гэсэн нэртэй. Тэгээд энэ чутгараа ч юм уу тийм үнэн ч өөрөө худлаач өөрөө үнэн болж хувирдаг. Энэ нүрөө аль талдаа бол батлагч яадаг гэсэн утгаар нь илэрхийлж байгаа. Тэгээ хүний энэ нэг болохгүй болж байгаа үнцгүй чинь дотроос гаралтай болов хүний нэг дотоод мөн чанар тэр нь цаашдаа ингээд тэр бүгдийн хүнийг ингээд аваа бичдэг юм болов гэж би ойлгоод байгаа юм. Ерөнхий тийм миний бүтээлүүд юу гэдэг дандаа ер нь тотгош нь хандсан тийм бүтээлүүд байна. Энэ илэрхийлж байгаа өнгөйс тэр хэлбэр тэгээ тэр нь яаж санаатайгаа холбогдож байгаа юм. Тэрийг нь бас яаж холбож болохын хажуугаар нь бас яаж үүсгэж болох уу? Эргэлзээтэй юмнуудыг жоохон үнээс асуусан мөртлөө баталсан маягтай гаргасан байгаа. Цамцгана. Парадокс үзэсгэлэнгийн хамтрагч уран бүтээлч Насан Бат байна. Дүрс хүртлийн дэвсгэрийг 2010 онд уран зургийн чиглэлээр төгссөн. Одоогоор уран бүтээлч мэргэжлэр ажиллаад явж байгаа юм залуу уран бүтээлч байна. За үзэсгэлэнгийнхаа ерөнхий тайлбар юмыг нэг бүтээл дээр бас нэг товч өгүүлж ярив. 2015 оноос хойш хайперреализм чиглэлээр уран бүтээлээ туурах гэж оролдож өдөө хүртэл яваа. Ийм уран бүтээлч байгаа юм. Уран бүтээлийн гол сэдв бол хэрэглээ гэдэг сэдвийн дор уран бүтээлүүдэд тойрвдаг. Одоо энэ тавгдээ харж байгаа энэ бүтээл төр бол өөрийнхөө өглөөний хэрэгэлсэн цааванда галереотанд хийж одоо тэрийг зурсан байгаа. Мөн өөрийнхөө гэр ахуйн хог хаягдлыг одоо бас дүрсжүүлж бүтээсэн байгаа. Энэ бүтээлүүдээр юу хэлэх гээд байна гэхээр бид энэ хөрс байгальдаа одоо энэ хөрсөндөө шингэж болох цаас, өндөгний хальс, бананы хальс, жимсний хальс гэдэг юм уу иймэрхүү эдгээр зүйлсээ ер нь бол хогондоо нэг юм тусгаалаад ангилаад хайчиж болмоор санагдаад идэв. Одоо тэгээд тийм боломж олцоогүй бүгднийг одоо байгальд уусахгүй бүгднийг нийлүүлээд нэг юм байгальд дуусах нөлөөгөө одоо юм галереотанд хийж ингэж хог хаяад байгаа. Энийг ерөнхийдөө жоохон юм шүмжлэлт маягаар гаргаж ирж хүмүүст бас нэг сан сэрээсэ гэдэг үүднээс энэ бүтээлүүдэд хийж байгаа. Тэгээд хэрэглээ гэж нэрлсэн юм байгаамаа. Ер нь бол Анааг Шижирбаатар гэдэг. Энэ үсэн дээр бол ангийнхаа хоёр залуутай бас хамтарсан үзэсгэлэн анхудаа гаргаж байна. Би контемпорари галерей дээр. Бид хоёрын бол үзэсгэлэнгийн гол санаа нэгдэл нь болохоор ерөнхийдөө бүтийн одоо хүмүүсийн хог хаягдл хэрэглээний талаар бас нэг артист маань зурсан байгаа Насан Бат бүтээлүүд нь. Алтуугийн үед бол хүний бас энэ дотоод зөрчилдөө шуналын талаар бас энэ хотчлолтой холбоотой бас нэг хүмүүсийн зан арин шиг тухай бүтээлүүд үзсэн байгаа. Миний хувьд болохоор бас энэ шижил хөдөлгөөн, шин соёлын талаар бас бүтээлээ бас үзүүлсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нэг юм гурлаа юм хотчлолттой холбоотой юм нэгдмэл юм үзүүлсэн болж байгаа юм. Энэ бүтээлийн маань бас гол санаа нь бол энэ хүн бол ямар нэгэн одоо ингээд хэрэглээ ахуйгаа ч юм уу дагаад ингээд соёл нь ингээд өөрчлөгддөг. Тэгээ нүүдэлчдийн бас энэ сүүлийн жилд бодсон ингээд шижил хөдөлгөөнийхээ өгж байгаа суурин соёл иргэншил энэ соёлын бас өөрчлөлтүүд их орж ирж байгаа. Тэгээ энэ бас асуудлыг гаргаж тавьсан бүтээлтэй. Тэгээ энэ бол бас бид нар бол энд бас тасан зогсчих ч юм уу энд цаашаа яаж үргэлжлэх вэ гэсэн тийм бас утга санаа бас бодож хийсэн бүтээлтэй. Энэ усын уул ёсын дагна гэдэг шиг бас яг энэ соёлдоо бидний бас өмсөх одоо хувцс ч юм уу одоо яг хэрэглэх одоо бүхэл юм одоо ингээд
бас өөрчлөгдөх юм байна гэдэг тийм санаатай бүтээсэн. Парадокс хамтарсан үзэсгэлэн маань парадокс гэдэг үгийн утгандор цөм одоо нэгдсэн санаагаа төвлөрүүлээд энэ үзэсгэлэн гаргахад бол парадокс гэдэг маань өөрөө маш олон санаанууд зэрэгцээ ертөнц дотор явагдаж байгаа. Тэгэхээр манай уран бүтээлчүүдийн бүтээл маань болохоор яг нэг доор маш олон зүйлийг бас хэлээд хүмүүсийг бодолд оруулаад одоо яг бид нар ямар нийгэмд амьдарч байгаа юм бэ те? Метрополитен хотод бид нар яг ямар сэтгүүгээр энэ хотод оршин тогтноод байгаа юм бэ? Яг одоо энэ нөхцөл байдал яаж одоо оршин тогтнох юм бэ? Эсвэл би хэрэг хэрэглээтэй вэ? Ямар их зүйл худалдаж авдаг вэ? Түүнээс үүдээд ямар одоо уршиг тэ би нийгэмд очруулж болох вэ гэд энгийн жижигхэн амьдралын деталлуудаас үүсээд бас том зүйлс бий болдог гэдгийг бас энэ үзлэнгээрээ бас харуулж байгаа. Тэгээд ер нь бол парадокс гэдэг маань бас давхар шүүмжлэл явагдаж идэг. Тэгэхээр өөрөө өөртөө бас шүүмжлэлтэй хандж байгаа уран бүтээлчдийн маань сэтгэлгээг бас өөрсдийнх нь бүтээлээс олж харна гэдэгт итгэж байна.